Уулын бэлд нэмгэн хонсон манан өглөөний нарны шаргалт туянд аажимхан дээшлэх үе нөмөрт нь хорогдсон цэцэг навч ургамал сэл шүүр салдан усан тусал гүнжигнүүлэн өрхөө татсан гэрийн яндангаас цэнхэр утаас унагдаж уяан дээр үүрсэх аргамаг хүлэг эзний хүлээн эргэцэх үе хэд дөрвөн туурайн газар цавчлан цахиж чийг даасан хөрс нэгэн агшнаа хатнам тогоотой цай дариглан буцлах хоромд томоогүй жаахан жаалхуу шүүдрийн туслуудыг нүцгэн хөлөөрөө өсчүүлэнгүй наран сүрэг нүдэ онилгон байж сарвчлах түүний нүрэнд зэвэр нарны цацраг нээд тодруулан үжиглэх аж шүүдрийн тусал нарны цацраг хүүхдийн жаргал гэрэлтсэн нэмсэглэлтэй сүлэлдэх Монгол нутгийн минь намар юм. Ардын хувьсгалын 93 жилийн ог сум нэгдэл засгийн түүх дойгоо яравчлан тэмдэглэн өнгөрүүлсэн Монгол зон олны энэ жилийн найр наадам Монгол улсын дархан авраг дэлэг жимцийн өсөх баярын дархан авраг цолны баяр наадмаар төгсгөл боллоо. Тэр тэнхээтэй авраг. Тэр Монгол улсын дархан авраг. Монгол улсын дархан авраг гавья тамирчин буур жамын аврагын зэхүү дэлэг жимцийн өсөх баяр энэ удаагийн цэнгэлийн манлай нэвтрүүлгийн хойморт хүргэдлээ. 20 гаруй жил энэ Монгол үндэсний бүх гэж Монгол түмний маань их үн төв соёл болсон энэ спортоор хичээлдэж өөрийн одоо бие бэлтэр оюун ухаан бүхий зүйлээ зарцуулж ингэж ирлээ. Тэгээд Монгол бүхий эрхэм цолыг хүсэндээ туйлах баяртай байгаа. Монгол улсын дархан авраг гавья тамирчин дэлэг жимцийн өсөх баяр цэргийн арслан цолноос шууд Монгол улсын заан цол хүртэж байжээ. Тэрээр 1973 онд Дархангай аймгийн Батцэнгэл сумд төрсөн. Аав ээжийн талаас бүхийн томоохон удамтай. Түүний өвөө нь Монгол улсын даян авраг нацгийн жамын юм. Бүхийн спортод хөл тавьж төд удалгүй амжилт харагдаж эхэлсэн гэдэг. 1995 онд ардын хувьсгалын 74 жилийн өн баяр наадмаар улсын начин Сумья озраар 6, улсын зан ган тогтхоор 7 давж Монгол улсын заан хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болж байлаа. Ингэж явсаар 1997 онд 5, 1999 онд 7, 2000 онд 7 давж, 2001 онд 8 давж дөрөвт үлдсэн түүхтэй. Мөн 2002 онд 9 даван дөрвж улсын баяр наадмын анхны түрүүгээ хүртэж байсан бол 2009 онд мөн 9 даван дөрвж Монгол улсын авраг, 2005 онд далай авраг, 2009 онд даян авраг цолыг хүртэж байлаа. Угтаа Монгол улсын дархан авраг цолны болцлыг одоогоос 5 жилийн өмнө биелүүлчихсэн цагийг эзэлсэн их авраг юм. За Монгол бүхий үлгий улсын Арангай аймаг өнөөдөр миний би Монгол улсын дархан авраг цолыг хүртсэнийг энэ их хүндэтгэж намайг хүлээж авч энэ баяр наадам сайхан зохион байгуулж байгаад би одоо хувьдаа их баяртай байна. Би одоо 20 гаруй жил энэ Монгол үндэсний бүх гэж Монгол түмний маань их үн төв соёл болсон энэ спортоор хичээлдэж өөрийн одоо бие бэлтэр оюун ухаан
бүхий л зүйлээ зорж сууж ингэж ирлээ. Тэгээд Монгол бүхий эрхэм цолыг хүртсэндээ туйл их баяртай байгаа. Би хэдийгээр Арангаа аймгийн хүн ч гэсэн Монгол улсын дархан аврах хүн гэж ингэж бодож энэ аймгаа зохион байгуулж байгаа Баяр наадам энэ бүхийхэн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэе гэдгийг одоо бас аймгийн удирдлагуудтайгаа ярьж өнөөдөр манай аймагт 3 өдрийн бөхөөр амьсгалж бүхий найр болж бүхчүүдийн энэ сайхан баяр цэнгэл болж байна. Тэгээд намайг одоо хүндэтгэж хүлээж авсан энэ нутгийн хаан удирдлагууд нутгийн ард түмэндээ одоо бас баярлж байгаагаа энэ дэлгэмд ялдамд одоо хэлхийг хүсэж байна. 2014 оны 7-р сарын 7-ны өдөр дугаар 79 Грин Мордон Улаанбаатар дархан аврах цолоо болох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэг үндэсний баяр наадмын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1 7-р зүйлийн 7-гийн 1-ийн 9 үндэсний баяр наадмын тухай хуулийн өөрчлөлт тухай хуулийн 3-р зүйлийн бус үндэстэн зайлшгүй болох улсын наадмын бодлогыг хэлсэн Арангаа аймгийн Багцхан сумын нарийнда зөвлөгчний адресборто бүхэл хэмжээний бүхэн улсын дайны аврах элэг жамцын бүс баяр наадмаар улсын дархан аврах цолоо болгосон байна. 2014 оны 7-р сарын 7 Монгол улсын дайны аврах бүс баяр олон жил хүлээсэн хөдөлгөөнийхөө түр шимийг хүртлээ. Нэгэн үеийн 6 залуу зааны эд хав яр тэнхээ өөдгүй хөдөлмөрийн түр шимээр тэр 2009 онд дархан аврах цолны боловсрол хангаж байсан юм. Хүлээлтийн эцэст зуны дунд сарын энэ өдөр тэр Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэг дөржөөс Монгол улсын дархан аврах цол тэмдэгэ хүртсэн юм. За бүх хүн энэ том цолонд хүрнэ гэдэг бол нэг асуудал та. Тэр бол одоо олон жилийн үнийн хүч хөдөлмөр тэрийг хүртсэний дараа бас дааж өгнө гэдэг бол түүнээс илүү одоо хүнд даваа юм а гэж би ингэж ойлгож байна. Монголчууд бид бүхтэй хайртай бөхөө дандаа хайрлж хүндэлж явдаг. Тэр хайр хүндлийг дааж өгнө гэдэг бол одоо бас биднээс ноён нуруу хүн чанар ёс чудаг энэ болгоныг дааж явдаг харж явдаг ийм зүйл байгаа. Тэгээ Монгол бүхэн өөрөө эр хүнийг одоо эр хүн шиг хүмүүжүүлдэг ноён нуруутай ёс чудагтай ийм үлгэр жишээ байхыг шаарддаг ийм зүйлдээ. Тэгээд би бол одоо бас өнөөдөр энэ сайхан асуултанд бас хариулах таатай байна. Тэгээ ингэж явж одоо хэмсэн гэж бодож байна. Тэгж явж чаднаа гэдгийг бас хэлэх байна. Түүний их спортод хөл тавьсан үеийн чөлөөт бүхийн олон улсын хэмжээний мастер нэрт дасгалжуулагч Ганбаатар агсантай салшгүй холбоотой. Чөлөөт бүхийн спортод хөл тавьж 2001 оны Аз ТV-ийн авраг, Аз ТV-ийн хүрэл медалийг их нутагтаа авчирч байлаа. Түүний амжилт жүүгээр хязгаарлагдсангүй. Хүн төрөлхтний ив наримтлын бэлэг тэмдэг 2004 оны Афины Олимпийн наадамд эх орноо төлөөлж оролцож явсан гавьяатай нэгэн. Багшийн тухай өнөөдөр ярьж байгаад их баяртай байна. Би Арангаа аймагт 10 жилийн өмнө сургуулаа төгсгөөд 16 настай жоохон хүүхэд бүх болох их л одоо өсөл мөрөөдөлтөй жоохон хүүхэд багш дээр ирж байлаа л да. Тухайн үед тэр Монголын үндэсний бүх орнууд дэвтэргүүн байсан даваасан богоо гэж Монгол музейн захирал байсан. Тэгээд одоо хөдөөнөөс аавтайгаа би одоо явж ирээд ингээд залуучуудын жигшээ авахт одоо тамирч нар өгнөө гэдэг үсгээр. Тэгээд одоо багштайгаа очиж танилцуулна гэдэг. Спорт ордон дээр багштайгаа анх уулзч нүүр тулж гэж байлаа. 90 оны явдал та. 90 оны 9 сард. Энийг сайхан гэлдсэн харнуудтай өөртөө итгэлтэй амхан анхлаа миний харж байсан. Тэр зүгээс хойш одоо багштайгаа ингэж өөрийнхөө спорт, өөрийнхөө амьдрал бүх юм ингэж олж намайг бүхэлдэх гэж одоо багш маань их зүтгэл гаргаж би ч одоо бас багшийнхаа хэлсэн заасан болгоныг сурж мэдж тусгаж авахын тулд хичээж ингээл явсан да. Одоо зүгээр ингээд бодож явах багш маань бол хүний дээр ганцхан бүх талаас нь хөгжүүлэхээс гадна хүн талаас нь их сайхан зааж зөвлөж өгдөг байсан. Хүний тэр төлөвшөл тий
бүх гэдэг нь яг энэ хугацаатай залуу насны юм гэж бидэнд хэлдэг. Дараа нь та нар одоо дараа нь бас ажил төрөл ахуй амьдрал бүх юм чигээ залгаж явах учраас өөрсдөө бэлдэж бай, боловсруулж бай гэж ингэж. Тэгээ ер нь бол бэлтгэл сургууль хийх тэр арга мэх юм дээр бол мундаг л да. Тэгээ тэнд ч мэдээж тэр 30 40 50 60 хүүхэдтэй ажиллана. Хүн чинь гэж хүн байдаг, хөнгөн чинь гэж бөхчүүд байдаг. Тэгээ тэр болгонтой тохируулж одоо харьцдаг. Хүний тэр мэх техникээс гадна тэр хүний сэтгэхүйг нэг ойлгож харьцдаг. Зарим нэг нь зандарн зодно. Зарим нэг нь аргадна, магтна гэх юм. Тэгээ тэр болгоны шамрынхаа тэр сэтгэхүйг онцлоход нааруулж гэж ажилладаг. Тийм гайхалтай хүн байсан л да. Монгол улсын дархан аварга, Монгол улсын гавьяатай марчин, бүхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, алдар спорт орооны дарга Гэлэг Жомцын өсөх хоёрын аврах цолны мялалга наадам, арын сайхан архангад дэлгэр сайхан болж өнгөрлөө. Мялалга наадамд улсын хурлын гишүүн бүхэлэгт дивжээний тэргүүн болор, Олимпийн наадмын алт хөнгөн медальт, улсын гарцаг Төвшин баяр, улсын Ахмад Арслан Ганбаатар нарын газар газрын олон хүчтэн хүрэлцэн ирж дархан аврагдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн энэ үеэр 3 насны ангиллаар 512 өсвөрийн бүхийн барилдаан, гар шагаа, сур харвааны тэмцээн, баярын концерт зэргийг Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа. Төрөг гарсан одоо энэ зоонд Архангай аймгийн түүхийг одоо шинжлэх хуудсыг нээж байгаа дархан аврагын наадмын хүрээнд зохион байгуулж байгаа онцлогтой. Өнөөдрийн энэ шавхрын гараа тэмцээний нээлттэй ажиллагаанд хүрэлцэн гэсэн төлөөлөгчдийг та бүхэнд танилцуулъя. Архангай аймгийн засаг дарга Батэрд, Архангай аймгийн Бацын гэрэл гэрээтэй дархан аврага Гэлэг Жомцын өсөх хоёрын аврагын гэсэн Гэлэг Жомцоо хэлсэн байна. Таавал хэлжүүга өсвөр яваа гоо хацаа Батхоёр хэлсэн байна. Өсвөр маань ээж насан дэвч үлцгээс насдаа төвшөлсөн байна. Замаа энэ дэвчний зохион байгуулж байгаа сог компани захирал Алтан шагаа үлцгээс байна. Тэгэхээр Архангай аймаг бол хүчит бүгчүүдийн үлгийн нутаг, Монгол улсын хамгийн олон улсын цогтой бүгчүүдтэй аймаг бол манай аймаг юм аа. Тэгэхээр энэхүү өнөөдрийн бэлэг сайн өдөр хэд Архангай аймагаас төрөн гарсан далаадын дархан аврага Гэлэг Жомцын өсөх хоёрын хаан энэхүү мялалга цолны мялалга наадмыг зохион байгуулахад бэлэн болсон байгаа. Жил болгон манай хүүхд залуучуудыг өрсөлдүүлж Архангай аймагаас олон одоо улсын цогтойг гаргах энэхүү уламжлалын маань хадгалан авч явж байгаа гэдгийг бас бортон хэлээ. Архангай аймагт зохион байгуулагдж байгаа өсөх хоёр аврагын маань нэрмжит цолны дахин авраг цолны хүндэтгэлийн барилдаан өсвөр залуучуудын барилдааны нээлтийн ажиллагаа 2019 оны 7 сарын 27-нд Улсын 5 дугаар 7 оны өдөр Улаанбаатар хотод 7 дугаар
сайн байцгаана уу. Өнөөдөр Арангааймагт бүхий үлгийн улсын нутагт маань уламжид болгон зохион байгуулагддаг Шамхрын гараа тэмцээнийг 2 өдрийн турш явуулж олон сайхан нүүнэр бүхчүүдээ нийлсэн байхыг хараад ахын сэтгэл их өндөр байна. Та нар дотроос ирээдүйн олон аврах астан заа хүчтэй төлөв үнэн хэлтэй байна. Түүнээр та илүү сайхан шудраг өрсөлдөж нэг сайхан хайрлаж шудраг сайхан өрсөлдөөж өндөр амжилт гаргацгаарай гэж хүсэж байна. Та бүхнээс миний нутгаас олон сайхан хүчтэй төлөв итгэлтэй байна. Ийм сайхан юунуудыг өргөн дэвшүүлье гэдэг амжилт хүсэж байна. Баяр хүргэе. Өнөөдөр бас нарийн сан ханаас дахин аврах сортод өрлөө тий. Өнөөдөр бас энэ аврагын хойш түүчээ бас залуу бүхчүүд эсрэг бүхчүүдэд барилдаа болж байна. Тэгэхээр Аранга аймаг бол Монгол улсын хамгийн олон улсын цолтой бүхтэй аймаг. Гагцгүй Аранга аймаг маань одоо дахин аврахгүй байсан. Тэгээ өнөөдөр энэ бэлэг сая өдөр Аранга аймаг маань дахин аврагтай болж одоо дахин аврагынхаа мялалга наадмыг зохион байгуулж байна. Энэ наадмын арга хэмжээний үеэр манай Сокол компанийн нэрмжит өсвөрийн Шамхрын гараа тэмцээн маань амжилттай явагдаж нээлттэй хэлээ. Энэ тэмцээнд бүх сумдын одоо 300 орчим хүүхэд оролцож байна. Тэгэхээр ялангуяа залуучууд хүүхдийн төлөө одоо анхаарал тавьж хүүхдүүдийнхээ залгамж халааг бэлдэж байгаа одоо Сокол компанийнхаа нэг хамт олонд бол бас баяр гэж талархаж байгаа нэг аймгийнхаа эдийн өмнөөс хэлмээр байна. За энэ одоо тэмцээний ач холбогдол нь бол одоо манай хүүхд залуучуудыг үндэсний бөхөөр хичээлүүлэх, урам зоригийг сэргээх, цаашид одоо энэ улсын суур баазыг одоо бэлтгэж ийм одоо ач холбогдолтой энэ тэмцээн бол одоо 9 дахь удаага энэ жил одоо явагдаж байна. Бэлэг тэмбэрлэлтэй ийм сайхан одоо энэ жилийн хувьд бол бас тохиож байгаа. Тэгээд бид бүгдийн хувьд бол олон сайхан баяртай үйл явдлууд энэ үеэр одоо болж байна. Тэгээд дахин авраг маань хүрэлцэн ирж Аранга хааны тард түмэнд хүндэтгэл үзүүлж байна. Замун Аранга аймгийн хамгийн газар мөн одоо зохион байгуулагч нартай хамтраад аврагынхаа одоо мялалга наадмыг бид зохион байгуулж байна. Аранга үнэхээр бүхий үлгийн нутаг. Яг одоогийн бүхий ертөнцөд ч гэсэн одоо бас хөнгөлж манлайлж ингэж сайхан барилцгааж яваа. Бүхэлд дэвжээ гэж одоо манай Аранга аймгийн бүхий дэвжээ үйл ажиллагаагаа чиглэлсэн амжилт бүтээл бас хариунтай ингэж явж байгаа. Тэгээд миний нутгаас олон сайхан бүхчүүд төрнө гэдэгт байнга итгэж явдаг. Монгол бүхэд одоо бичгтэйгүү ч гэсэн баримталж явдаг олон зарчмууд илд. Тэрний нэг нь одоо ахмад цолтой бүхийнхаа үгийг сонсох, түүнээсээ өвлгөд урайл авах ийм зарчмууд бий. Тэр утгаараа манай нутгийн дүүнэр бол одоо намайг хүндэлж хайрлж тэр хэмжээгээр нь би тэдэндээ зааж сургаж зөвлөж ингэж явдаг. Би энэ харилцсан одоо хайрлаж хүндэлж явах нь бас нэг хүн ёсны нэг илэрхийл шүү дээ, тийм ээ. Аранга аймгийн анхны дархан аврага өсөх хоёрын хаан дархан авраг цолны медалга наадмыг хийх наадамчин олон хорон цуглаад байна. Аранга аймаг бол бүхийн үлгийн нутаг, хүчтний үлгийн нутаг хэмээн арын сайхан хангаа нутгаа хүчтний үлгийн нутаг болгосон 10 засгийн наадмын алдарт бүх луугүний вандан авсан ахмад үеийн алдарт бүхчүүдийн залгамж халаа болж Монгол улсын зүлэг ногоо дэвжээнэ олон жил үлдэж одноо баясхан цэнглийн мандаа болж уран мэхийг уралдуулан хүч чадал ахан сүлтэй байж арангачуудын махад болсон алдарт аврагуудын маань босоо цагаах ямар өрн ажиллагаа нээснийг мэдгэлье. Та бүхэн сайхан маадараа. Баярлалаа. Энэ хүн сайхан дархан аврагын цолны медалга наадам одоо Монгол улсын төрийн нураг дэвшүүлж
анхны дархан аврах цолыг хөө маань хүртэж өнөөдөр та бүхэн үнд итгэлтэйгээр тэмдэглэж байгаад бид бүхэн баяртай байна. Одоо Монгол бүх авсан цол болгон сайхан байдаг. Би одоо хамгийн анхны цолыг сумын заан цол өвгийнхөө төрсөн сум Арангааймын захир сумаас орч авч байгаа. Би өрөндөө бэлгшээ итгэлтэй. Зөвхөн миний аавын хувьд улсын заан цол аваад өмсөж ирсэн, одоо дархан авраг болоод өмсөж ирсэн хоёр хацар бол хүүгийнх нь хацар байгаа л гэж би ингэж бодож байна да. Анхны авраг нь манай хүүгийн өвөө нь уурчмын авраг юм шүү дээ. Улсад хоёр төрүүлж анхныхаа жил үзүүлсэн. Энэ авраг цол тэгээ дээрээс нь истраасан солнуудыг бол тухайн үед янз бүрээр олгож байж л дээ. Хоёр төрүүлээд дархан авраг болсон хүмүүсүүд байж л байдаг тийм ээ. Тэр ясаараа явж байгаад энэ чинь 21-р зуун эхлээд 14 наадам болоо үстэй тий. Дөрвийнхэн төрөг авсан энэ утгаар нь ярихлаар бол их л өндөр амжилт юм шиг. Зөвхөн бүх судлаачид бүх түүх мэддэг хүмүүсүүд ярихлаар бол өшөөч болон төрүүлэх байсан гэж ярьдаг. 4 онд аймагтаа төрүүлж арсан цол авсан урд жил нь 2003 онд цэргийн зам болсон байдаг шүү дээ. 2005 онд цэргийн наадамдаа төрүүлж цэргийн арслан болсон гэдэг. Одоо тэр хурц арслан одоогийнхоор тийм цолтой байсан үе шүү дээ. Тэгээд 2005 онд бэлтгэл нь нэлээд дуртай яхан бэлтгэл авчаад бэлтгэл яхан дуртай байна гэж бодсон. Тэгээ сайхан барилдаад заан цолон төрсөн их л өндөр амжилт үзүүлчихлээ. Бэлтгэлтэйгээ харьцуулбал гэж бодож байсан. Тий. Тэгээ одоо бодоход бол бас болоогүй байсан юм байна л да. Цааш та бол амжилт гарах боломж байсан юм байна гэж. За нутагт ингээд дархан авраг цолны мэлалгын максимум наадам ингээд өнөөдөр сайхан эхэлж байна. Тэгээ бүгчүүд ч олон ирсэн байна. Би 10 төгсөөл орж ирэл Улаанбаатар бэлтгэл хийж эхэлснээс хойш өсгөө аврагыгаа дагаал тэгэл хүчний бэлтгэл хийгээл үндэснийхээ бэлтгэлийг хийгээл тэгэл өдөө хүртэл явлаа. Тэгээ өнөөдөр энэ бэлэгт сайхан өдөр бас Арангааймынхаа ард олонтой ингээд ах маань бас дархан авраг цолныхоо баярыг хуваалцахаар нутагтаа ирээд ингээд наадам маань сайхан үргэлжилж байна. Тэгэхээр энэ нутаг уссандаа төрж өссөндөө